Монгол бас энэ замаар явах магадлал байгаа хгүй. Яг гэх юм бол манай Монгол улсын дундаж төрх статистик нэг эмэгтэйгээс хэдэн хүүхэд гарч байгаа юм бэ гэх юм бол одоо 2.1 хүрсэн байгаа. Хөдөө орон нутгийн төрөлтийн статистикийг хасчих юм бол хот дотор Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хот нэг эмэгтэйгээс одоо 1.4 хүүхэд гарч байгаа. Хотын хүн ам буураад эхэлсэн. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Ягаад сэтгэл зүйн өвчин нэмэгдэж байгаа юм бэ? Хамгийн гол нь хөгжсөн орнууд, барууны, Америк, Европ. Ягаад тэд нэр хамаагүй их гоо сайхан анхаарат байгаа юм бэ? Ягаад тэр LGBTQ хөдөлгөөн тийм хүчтэй болсон юм бэ? Ягаад тэр homosexuality only fans нийгэм бутраад ягаад солонгосчууд гоо сайхны хагалгаанд донтцсон байгаа юм бэ? Ягаад хөгжсөн орнуудын эрэгтэйчүүд нь гэр бүл зохиохоо болж байгаа юм бэ? Ягаад хүн амын тоо эрс буурж байгаа юм бэ? Ягаад ойролцоо 100 жилийн дараа Солонгос улсын хүн ам өнөөдрийн статистик дээр үндэслээд 7 сая хүн болох вэ? Юу юм бэ гэвэл юу ковид, юу хар тархал, юу дайн, Солонгос улс, Япон улс гэх мэт шин ерөөхдөө урт хугацаанд байхгүй болох гэдэг. За, тэгээ энэний тайлбар магадгүй аль хэдийн 50 жилийн өмнө Англи улсын нэг судлаач олцсон байж магадгүй. Та тэд дунд Mouse Utopia гэсэн судалгааны ажлыг сонсч ирсэн байж магадгүй. Энэ хин хийсэн бэ гэх юм бол та энэ харж ин John Calhoun тэ National Institute of тэ үндэсний эрүүл мэнд гэх мэт тийм газарт агентлагт ажиллаад ямар судалгаа хийсэн бэ гэх юм бол хулгнуудад зориулаад Divagen бүтээсэн. Муур байхгүй, өвчин байхгүй, хоолны хомсдол ерөөсөө байхгүй. За бүх юм ерөөхдөө төгс. Хулганы Divagen. Тэндээ юу их боломжтой юм бэ гэвэл хүснээр хийж болно, хүүхд гаргаж болно. За тэгээд тэр Mouse Utopia тэр хулгануудыг Divagen руу чөлөөлсөн чинь. За эхлээд бүх юм хийвэндээ. Тэгсэн чинь дараа манай энэ нийгэмд харагдаж байгаа, Солонгост харагдаж байгаа, Японд харагдаж байгаа, Америкт харагдаж байгаа, Европт харагдаж байгаа. Тэр өвчин, тэр нийгмийн гажуудал бүх юм гараад ирсэн. За тэгээ энийг хэдүүлээ хамтдаа үзцгээе. Энэ бол амар сонирхолтой. The work of Dr. John Calhoun at the National Institute of Health in Washington, D.C. has attempted to answer this question. In a unique experiment that took years to complete, Dr. Calhoun used white mice to study population growth and its effects on individual behavior. За тэгээ доктор Calhoun юу судалсан бэ гэх юм бол хүн амын тооны өсөлт. Яг гэх юм бол 1960-70-аад оны үеэр судлаач нар юундээ сандарч паниктдаг байсан бэ гэх юм бол хүний тоо хязгааргүй өсөх юм байна. Тэгээ удахгүй дэлхийн ертөнцид дэндүү олон хүмүүс бий болоод бүх юмны хомсдол орно. Түүх эдийн хомсдол, усны хомсдол, хоол хүнсний хомсдол гэх мэт хүмүүс баг вирус, бактери шиг ингээд нураал ингээд яваад байсан. Тэгээд энийг хэрхэн зохицуулах боломжтой. Тэр үндслээр ер нь судалгаагаа хийж гисэн. In addition to his renowned research papers, he has recorded some of these observations on film. Тэгээ энэ хайрцаг дотор нөгөө хулганы Divagen-ыг бүтээсэн гэсэн үг. За тэгээ энэ бол хуучин видео тийм учраас нөгөө frame rate гэх мэт чанар нь тийм сайн биш. Гэхдээ зураг авалтын чанарт энэ видеон дээр нэг чухал биш. This 16-cell mouse habitat, utopian conditions of nutrition, comfort and housing were provided for a potential population of over 3,000 mice. За тэгээ энэ Divagen 3,000 хүртэл хулганыг ерөөхдөө даах боломжтой. Орон зай, хүнс, аюулгүй байдал, тухтай байдал гэх мэт. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsicomos. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн.
санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захил маргаан бол idiots.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Yet, in spite of ideal conditions, the mouse population met with catastrophe. Гэхдээ энэ хулгануудыг Divage руу авчирсан ч юу болсон бэ гэх юм бол хулганы тоо энэ эксперимент энэ туршилтын эцэст 0 хүрсэн. Хулганууд тэ ямар ч гадны нөлөөгүйгээр байхгүй болсон бүгдээр өгсөн. Individuals were kept track of by color markings on their fur. Factors which normally control population growth, such as predation by owls or cats, were eliminated. Тэгээ энэ хулгануудыг ингээ будаад тэ ялахын тулд ингээ бутсан байгаа. Тэгээ ямар нэг муур тэ шувуу янз бүрийн ерөөс ямар ч аюул байхгүй Divage. Transmissible disease was also Өвчин бас reduced. устгасан. In effect, the mouse universe simulated the present situation of a continually expanding population of humans. Тэгээ ингээ харах юм бол хүн бас ер нь бол аюул байхгүй болсон тэ. Бидний алдаг амьтныг бид нар бартсан хоолны хомсдол ерөөхдөө тийм байхгүй орон зай эрүүл мэнд бүх юм ерөөхдөө одоо баг Divage-нд бид нар амьдарч байгаа шүү дээ 100 200 500 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол. To see how Dr. Calhoun's mouse universe grew, we'll use the familiar population graph again. Within the first 100 days, the mice went through the period Dr. Calhoun called strive. За тэгээд ер нь бол 5 хулганыг ишээ чөлөөлсөн. Одоо эхний 100 хоног дотор хулганууд юу исэн бэ гэх юм бол орчинтойгоо танилцсан. Тэрэндээ тухтаа болсон гих мэд шүү. Тэ хулганы тоо шууд тесрээгүй. This was a period of adjustment. Territories were established and nests were made. Тэгээд хулганууд өөрийнхөө талбайгаа тэмдэглээд энэ миний орн шүү гих мэд шин за. The next period lasted about 250 days. The population of the mice doubled every 60 days. За тэгээд дараагийн үе ойролцоогны 200 гаруй хоног удсан. 50 хэд хоногийн дараа хулганы тоо үргэлж нэг нугарсан. This was called the exploit period. Тэгээ энийг юутай харьцуулж болох юм бэ гэх юм бол ойролцоогны 200 жилийн өмнө agricultural revolution бид нар бордоог зохиосон тэгээ мотор, трактор, механизм, хөдөлмөрийн автоматжуулалт энүүгээрээ дамжуулаад хүний тоо тэгээ та санаж байгаа бол ойролцоогны 500 хэдэн саяас өнөөдрийн тэ 8 хэдэн тэрбум руу тесэрсэн. The use of resources became unequal. Although each living unit was identical in structure and opportunities, more food and water was consumed in some areas. As the population increased, most mice associated eating and drinking with the presence of others, and crowding developed in certain units. За тэгээд энэ эксперимент нэг үргэлжлэлээр хагаад хулганууд сонин одоо үйлдэлүүд хийгээд эхэлсэн. Зөвхөн олон нийтийн дунд байх үедээ хоол идэж чаддаг байсан. Ганцаараа тий одоо би даасан шийдвэрээ гаргах ганцаараа ресторан руу орж тэнд хоол идэх тийм чадвар алдсан. Заавалчгүй бусад хулганууд бүгдээр идэж байх юм бол тэр бусад хулганууд бас хамт хоолдог байсан. Энэ бол юу ч биш. The third period, consisting of 300 days, found the population of mice leveling off. This was called the equilibrium period. За тэгээд дараагийн үе одоо 3 дахь үе нь ойролцоо 300 хоног үргэлжилсэн. Хулганы тоо ойролцоо 2000 хүрсэн. Гэхдээ тэрнээс цаашаа өсөөгүй. Divage 3000 хулганыг даах боломжтой байсан. Хэрнээ 3000-д хизээж хүрээгүй. Dr. Calhoun noticed that the newer generations of young were inhibited, since most space was already socially defined. Тэгээд энэ 3 дахь үеийн хүүхдүүд нь тэ inhibited байсан, ичдэг байсан, тэ өөрөөрөө байж чадахгүй, өөрөөрөө дарддаг. Яг гэх юм бол талбай өрнүүд бүх юм эзэнтэй. Тэ At this time, some unusual behavior интровертууд чимээгүй, ичдэг. Чанга хоолоогоор ярьж чадахгүй. За жишээлбэл Японд тиймэрхүү хүмүүс нь хар мянгаар байгаа тий. Өөрийнхөө орон сууц дотор амьдардаг, ерөөсөө гардаггүй. Тэ became noticeable. Violence became prevalent.
Excess males strived for acceptance, were rejected, and withdrew. За тэгээд эрэгтэй хулганууд хоорондоо алцаад эхэлсэн. Хин төрүүлж идэх юм бэ? Хин эмэгтэй хулгантай яах юм бэ? За тэгээд ялсан хулганууд ерөөхдөө үржлүүлээд амьдэрсэн дараагийн хүүхдийн үеийг гаргасан. Ялагдсан нь ухраад ерөөхдөө баг алга болсон. Нийгэмтэй ерөөсөө харьцаа болцсон. Дахиад Японд, Солонгос гэх мэт шиг. Тэгээ Америкт бас тиймэрхүү хүмүүс одоо бий болсон байгаа шүү дээ. Incels Huddling гэдэг. together, they would exhibit brief flurries of violence among themselves. The effects of violence became increasingly visible. Тэгээ одоо энэ жижигхэн одоо хулганы үр дотор нэг иргэдийн дайн болж эхэлж байгаа. Тэгээ хоорондоо ингээд хазаад эхлээл тэгэл ихэвч хулгануудын сүүл нь гимтэлтэй болж эхэлсэн хөлмөл тий. Тэгээ бүр каннибализм гарч ирсэн. Хулганууд өөр хулгана идэж мэдэж эхлэв. Certain individuals became targets of repeated attack. These individuals would have badly chewed and scarred tails. Тэ одоо зарим хулганууд ингээ бүлэгдэж эхлээд сүүлийн бүр ингээ тасч мастаад. Other young mice growing into adulthood exhibited an even different type of behavior. За энэ хэсэг одоо супер сонирхолтой. Өөр тийм 3 дахь үеэс хойш төрсэн залуу хулганууд бас нэг юу гаж болсон. Dr. Calhoun called these individuals the beautiful ones. Тэгээ энэ доктор Calhoun тэр хулгануудыг ямар нэр өгсөн бэ гэх юм бол нөгөө царайлаг хөөрхөн хулганууд. Their time was devoted solely to grooming, eating, and sleeping. Тэд нэр ингээд амьдралаараа ганцхан 3хан юм хийсэн. Тэ өөрийнхөө гоо сайхан анхаарсан. Юм идсэн, юм уусан, унтсан. Тэгээ болоо. They never involved themselves with others, engaged in sex, nor would they fight. All appeared as a beautiful exhibit of the species. За тэгээд тэд нар нийгэмтэй харьцаагүй. Тэ эрэгтэй юм уу, эмэгтэй хулганыг ерөөсөө сонирхоогүй, секс хийгээгүй, дараагийн үе гаргаагүй. Маш цэвэрхэн арьс марсан гэлтгэнцэн. Тэ гоо сайхандаа 100% төвлөрдөг тиймэрхүү хулганууд гарч ирсэн. Гэхдээ нийгэмдээ дотор ямар ч функц байхгүй. За тэгээ иймэрхүү юм одоо хаана харагдаж байгаа юм бэ гэх юм бол Хятадд харагдаж байгаа, Солонгост харагдаж байгаа, Японд харагдаж байгаа. Тэгээ баг зэрэг Монголд ч гэсэн энэ хандлага гарч байгаа. Жишээлбэл манай найз гоо сайхны эмнэлэгтэй 3-4 жилийн өмнө нээсэн. Тэ юу гэдэг юм бэ гэх юм бол давхраа ойдаг, хөхний имплант хийдэг. За тэгээ эхний жилдээ манай найз эмнэлэгтэр ойролцоо нэг 150 эмэгтэй хүн хөхний имплант хийлгэсэн. Одоо юу болсон бэ гэх юм бол 1200 болсон байгаа. Давхраа бараг өдөрт 10 ширхэг ойдог баха тэр эмнэлэг. With keen alert eyes. Тэгээд эрэгтэйчүүд Монгол эрэгтэйчүүд одоо имплант хийлгдэг болсон бас давхраа оюулдаг болоод эхэлсэн байгаа аахгүй юу. Тэгээд ингээд Солонгос юм уу Турк руу яваад ирэх юм бол тэ шанаага ингээд багасгадаг, эрүүгээ томруулдаг, үс суулгадаг тийм эрэгтэйчүүд одоо Монголд гарч эхэлж байгаа. Гэхдээ Солонгос жишээлбэл 10-15 жилийн өмнө эхэлсэн байхгүй энэ тренд. A healthy, well-kept body. These mice, however, could not cope with unusual stimuli. Though they looked inquisitive, they were in fact very stupid. Тэгээд тэд нэр ерөөхдөө маш эрүүл харагдаж байсан. Тэ ертөнцийг ингээд сонирхдаг байсан юм шиг харагдсан хэрнээ ертөнцтэй ерөөсөө дасан зохицож чадаагүй. Ямар нэгэн чаленж гараад ирэх юм бол шууд хэмэрчдэг. Маш өндөр стрессний түвшинтэй. Тэ? Тэгээд ухаан муутай. Dr. Calhoun called the last period the die phase. За тэгээ хамгийн сүүлийн үе лөө одоо ирж гин нөгөө үхлийн үе. Leading the population into extinction. Although the mouse utopia could house 3,000, the population began to decline at 2,200. Тэгээ хэдхэн 100 хоногийн дотор хулганы тоо 0 хүрсэн. In the shift from the equilibrium to the die phase, each animal became less aware of associates, despite all animals being pushed closer together. Dr. Calhoun concluded that the mice could not effectively deal with the repeated contact of so many individuals. The evidence of violence increased to the point where most individuals had had their tails bitten to some degree. Eventually, the entire mouse population perished.
Тэгээд хулгайнууд юу хийж чадхаа болцсон бэ гэх юм бол иргэн тойрныхаа хулгайнуудтай ингээ харьцаа болж чадсан. Зөвхөн өөр дээр анхаарал ганцаараа л амьдарч ирсэн гэсэн. За тэгээ энэ ерөнхийдөө хотын амьдралтай айгүй адилхан хэдүүлээ ингээ гудамж ингээ замаар явахдаа иргэн тойрон хүмүүс байгаа гэхдээ бид нэр аль нь ч анзаардаггүй. Хаашаач анхаар тавьдаггүй. Бид нэр ерөнхийдөө хэдэн саяас дээш хүн амтай Улаанбаатар хот дотор хэдүүлээ ингээ алхаж байхдаа бид нэр ерөнхийдөө үргэлж ганцаараа алхдаг. Тэгээ тиймэрхүү. Тэгээд эднэр ингээ хоорондоо алаан болох, зодтолдох, хазах илүү хурц болоод эхэлсэн. Тэгээ бараг гэмтэлгүй хулган бараг байхгүй болсон. Dr. Calhoun's experiment is a classic example of a typical population and its growth when left unchecked. Research in this area continues under his supervision. Currently, Dr. James Hill has taken the basics of the Calhoun experiment to study social behavior even more closely. In his За тэгээ энийг харахтай хийж үзсэн. Тэгээ доктор Calhoun ерөнхийдөө судалгааныхаа үр дүнгөө эхэндээ ерөөсөө итгэж чадаагүй. Тэгээ энэ туршилтаа 30 удаа давтсан. Үр дүн дандаа адилхан. За окей тэгэл идрээ бид нар хулган биш штэ. Үнэ. За бид нар ингээ төлөвөө гаргаж чадна, бид нар ингээ судалгаа хийж чадна, бид нар илүү ухаантай. Гэхдээ бидний тархины тодорхой хэмжээнд ч гэсэн хулгантай адилхан байгаад байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс энэ Mouse Utopia-гийг ер нь бол 80-90-ад онд 2000 оны үеэр тэр чигтээ мартцсан байсан. Гэхдээ одоо comeback хийж байгаа. Яг гэх юм бол Солонгост харагдаж байна, дэлхийн даяар ерөөхдөө харагдаж байгаа. Тэ? Би өөрөөр амьдрий, би өөрийнхөө төлөө амьдрий. Тэгээ хүүхд гарах сонирхол ерөөсөө байхгүй. Гоо сайхны салбар, хувцс, social media, Instagram энэ ерөөхдөө тий ер нь бол тренд. Тэгээд дэлхийд даяар юу болж байна гэх юм бол divergent-тэй төстэй орчинд амьдарч байгаа хүмүүс тий дэдүүх өөртөө анхаарч байгаа хүүхд мөхт гаргахаа болж байгаа. Тэгээ иймэрхүү ертөнцид хүмүүс бид нэг ч удаа амьдарч үзээгүй байхгүй юу? Өнгөрсөн 100 жил, 100 мянган жил хэдэн сая жилийн хугацаанд өвчин үргэлж томоохон асуудал байсан. Үхэл, эрсдэл, хоолны хомсдол гэх мэт чинь ер нь үргэлж эрсдэл хаасаагүй байсан. Гэхдээ сүүлийн 100 жилийн хугацаанд бид нар ихэвч юмнуудыг ингээ устгасан. Одоо бид нар юунд амьдарч байгаа юм бэ гэх юм бол 500 жилийн өмнө харьцуулах юм бол divergent амьдарч байгаа. Тэгээ бид нар бас хулгайнууд divergent амьдрах ёсгүй байх шиг байна. Тэгээ энийг үргэлжлүүлээд ингээд судлаад үзээрэй та нар солиотой бүгдээр өгсөн. Тэгээ Солонгос яг энэгээр явж байгаа. Япон яг энэгээр явж байгаа. Тэгээ удахгүй Монгол бас энэ замаар явах магадлал байгаа хгүй. Яг гэх юм бол манай Монгол улсын дундаж төрх статистик нэг эмэгтэйгээс хэдэн хүүхэд гарч байгаа юм бэ гэх юм бол одоо 2.1 хүрсэн байгаа. Хөдөө орон нутгийн төрөлтийн статистикийг хасчих юм бол хот дотор Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хот нэг эмэгтэйгээс одоо 1.4 хүүхэд гарч байгаа. Хотын хүн ам буураад эхэлсэн. Тэгээ гоо сайхан нэмэгдээд байна. Машин, зашин, тоноглол, тансаглал бүх юм нэмэгдэж байгаа. Тэгээ бид нар ерөөхдөө яг энэний араас ингээ яваал байна л да.